Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн чуулганы үеэр Хилийн чандах Монгол иргэдийн эрх ашиг хамгаалах лобби буюу дэмжих бүлэг байгуулагдсан талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байсан. Тэгээ миний би энэхүү дэмжих бүлгийг ахлан ажиллаж байгаа бөгөөд яг өнөөдрийн хэлцэж байгаа энэ асуудалтай холбоотой маш их санал хүсэлт ирдгийг энэ дэшин дурдмаар байна. За мөн лобби бүлгийнхаа гишүүд түншлэн Хилийн чанд ажил амьдарч байгаа Монгол иргэдэд төлөөлөөд энэхүү хэлцээр орж ирж байгаад талархаж байгааг бас уламжлан дамжуулмаар байна. За нэг хоёр хэдэн зүйлийг тодруулаад бас асуучихмаар байна. 1982 онд зөвлөлт холбоот улс одоогийн Орос улбаны улстай, 2006 онд Солонгостой, 2011 онд Унгар улстай, 2018 онд Польш улстай, 2018 онд Турк улстай, 2019 онд Чех улстай энэхүү хэлцээрийг байгуулж байжээ. За ингээд өнөөдөр бол бид Казахстан улстай буюу 7 дахь улстай энэхүү хэлцээрийг байгуулах асуудлыг хэлцэж байна. За түрүүн гишүүд бас зөндөө хэллээ. Энэ бол Монгол иргэдийнхаа эрх ашигыг хамгаалах тухай асуудал учраас та бүхнийг дэмжиж өгөхийг хүсэж байгаамаа. За Америкт байгаа Монгол иргэдээс маш их хүсэлт ирдэг. За Америкийн засгийн газартай байгуулах энэ гэрээний асуудал миний ойлгож байгаагаар Монгол улсын засгийн газраас нэлээд хэдэн жилийн өмнө хүсэлтээ явуулсан байгаа гэж би ойлгосон. Энэ ажил маань хэр байгаа юм болоо? За хэр хурдан шийдэгдэж чадах юм болоо гэдгийг нэгэд тодруулмаар байна. За дараагийн нэг зүйл болохоор юу вэ гэхээр тухайн улс орондоо жишээ нь Америкт ч юм уу авж исэн төлж исэн шимтгэл нь цалин өндөр байгаа, төлж исэн шимтгэл нь өндөр байгаа тохиолдолд тэрийг яаж тооцдог аргачлал байдаг вэ? Тэр өндөр хിവэрээ тооцогддоггүй эсвэл өөр аргачлал тооцогддоггүй гэдгийг тодруулмаар байна. За төгсгөлд нь хэлэхэд бас зарим гишүүд сая хэлээд байна. Энэ хэлцээрийг сойрхон батлах тухай асуудал түрүү их хурлын дарга бас хэлсэн. 3-2-оор батлагддаг. 3-ны? Тэ. За 64 гишүүнээр өнгөрсөн удаад их хурлын чуулганаар ороод эрт сүрхэхгүй улмаас энэ унтчихсан ийм асуудал гарсан шүү. Тэм учраас эрцээ сайн бүрдүүлж энэ удаад хариуцлагатайгаар гишүүд маань санал дэмжиж саналаа өгөөд гэдгийг онцгойлон хүсмээр байгаа юм аа. Баярлалаа. За эндрийн 4-р микрофон хариулъя. Нэрээ хэлээд хариулаарай. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга мөнхцөл гишүүний асуултанд хариулъя. Тийм, Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчуудын хувьд бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. За Америкийн нэгдсэн улс бас тэтгэврийн нэгдсэн системгүй үндсэн FOA1 401K планаас гадна хэд хэдэн өөр планууд бол байдаг. За манай иргэдийн тавьж байгаа гол хүсэлт маань юу гэхээр Америкийн нэгдсэн улсаас ямар нэгэн байдлаар бүр мөссөн буцах тохиолдолд тухайн улсад төлсөн шимтгэлийг буцааж авъя гэдэг ийм хүсэлтийг тавьдаг. За бид нар Америкийн нэгдсэн улсын засгийн газартаа 2016 оноос эхэлж энэ талын хүсэлтийг уламжилж ирсэн. За хамгийн сүүлд албан ёсоор 2018 онд манай хуулийн нөхцөл байдлыг судалж үзээд танаа Монгол улсын иргэдийг шимтгэлийг хоёр тал зэрэг төлөхгүй шимтгэл цөлөөлөх энэ хэлбэрээр явуулах боломжтой. Гэхдээ одоо бол бид асуудлыг шууд авч үзэх боловч хууль эрхцэн үед боломж байгаа боловч одоо авч үзэх боломжгүй байна гэдэг хүсэлт гэж хариу өгсөн. За уг асуудлаар Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад одоо ажиллаж байгаа элчин сайд нэлээд чармаалт гаргаад өнгөрсөн оноос эхэлж Америкийн хөдөлмөрийн департаментад нэлээд ажиллаж байгаа. За Америкийн нэгдсэн улсаар бол тэтгэвэр нэгтгэн бодох юм хүсэлт бол хэлцээрийн хэлбэрийг санал болгосон байлээ. За бид бол тэтгэврийг нэгтгэн бодох нь бол Монгол иргэдэд төдийлөн ашигтай биш учраас төлсөн шимтгэлийг Америкийн нэгдсэн улс гарах тохиолдолд олгуулах, шимтгэлээс харилцан чөлөөлөх гэсэн хэлцээрийн 2 дахь хувилбараар бол судалж ажиллаж байгаа. Тэгээд энэ асуудлаар өнгөрсөн сард Америкийн нэгдсэн улсын Монгол улсын элчин сайдын яамтай бас бид нар нэлээд нэгт ажиллаж мэдээлэл солилцож энэ асуудлыг шуурхалгаар гадаад хэргийн яамтай хамтарч ажиллаж байна. За баярлалаа. За 2 гишүүний дараа асуулт асууж өгөх хүсний дараагаар санал хураалттай гишүүдийг танхимд урьж байна. Даштондгийн Гамбат гишүүн асуулт